Мэдээж энэ бол төмөр замыг бол 16 жил гацаасан. Тэгээ гацаасны эцэст бол хил холболтын энэ хилцээрийг байгууллаа гэж ярьж байгаа. Энэ бол зөв. Энийг бол бид дэмжиж байгаа. Энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. За оюутан гишүүн бол бас өөрөө хэлсэн. Энэ дээр бол нэр цогсон Баттулга ерөнхийлөгч, Элбэг-Дорж ерөнхийлөгч холбоотой ухааны юм ярьсан. Хэрвээ тэр мэдээлэл үнэн бол энэ оюутны ерөнхий сайд өөрөө 5 жил ерөнхий сайд хийхдээ энэ асуудлуудыг үүсгээд одоо хариуцлага тооцох ёстой бол тооцохгүй өдий хүрсэн юм бэ гэдэг асуултыг үргэлж асуумаар байна. За төрөөчийн хэвлэлийн баг хурлын үеэр бол ерөнхийдөө 3 удаа санал хураагаад дэмжигдээгүй учраас одоо манай төр хорооны ажил явах нэ гэсэн ойлголттой одоо Ганбат гишүүн битээр хэвлэлийн баг хурал хийсэн бол өнөөдөр дахиад одоо 4-р санал хураах гээд орж ирж байгаад нь бол маш ихээр гайхаж байна. Тийм учраас одоо бас хэвлэл мэдээллийг та бүхэнд хандж байна. Мөн иргэдэд бас хандж байна. Ингээд Монгол улсад одоо хууль засаглах юм уу? Одоо бүлэглэл засаглах юм уу гэдэг ийм асуудалтай бид нар тулгаж байна. Яг тэгвэл 3 удаа санал хураах ийм одоо дэг бол огт байхгүй. 3 удаа хизээ санал хураадаг байвал улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 39 дээр маш тодорхой заасан байгаа. Байнгын хорон дээр зарчмын зөрүүтэй санал оруулах юм бол 3 удаа хүртэл хураагаад тэгээд одоо 2-ын дээр нь хэрвээ дэмжсэн санал гарах юм бол түүнийг нь одоо байнгын хорооны санал болгож чуулган руу оруулдаг гэдэг маш тодорхой бичсэн. Бусдаар бол 3-3 удаа хураана гэсэн заалт дэг огт байхгүй. За тэгээд төрийн албан хаагч одоо энэ төрийн буулгандор ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тухайд гэх юм бол хуулиар зөвшөөрөөгүй бүхэн хориоттой. Одоо 3 удаа чуулганаар хурааж болно гэж зөвшөөрөөгүй байх гэдэг нь өөрөө одоо эрх зүйн зарчмаараа бол хураалгаж болохгүй буюу хориглосон гэсэн үг амаа. Тэгэхээр одоо бид хоёр бол одоо бас найдаж байна. Магадгүй одоо Пүрэв-Дорж гишүүн хураалгахгүйгээр одоо өмнө 3 удаа хураалгасан тэр үр дүнгээ эцэслэх болов уу гэж найдаж байгаа боловч бас нэг нөгөө хэлэхэд бол итгэхгүй байгаа учраас одоо бид хоёрын зүгээс ийм одоо хэвлэлийн багварлыг хийж байгаамаа. За ер нь бол төрөөчийн хурлын процессыг та бүхэн ажигласан бол 3 удаа санал хураасны эцэстээр за нэг 2-3 гишүүн миний одоо дэмжиж өргөсөн санал татгалцсан руу орлоо гэж хэлсэн боловч тэрийн шалгаад үзэхэд 3 удаа гурууланд нь тэдгээр гишүүд бол дэмжснээр өгсөн байсан нь бол одоо энэ тамийн газрын ил гаргасан байгаа. Тэгэхээр одоо гормын саналаар хураах юм нөхцөлгүй боломжгүй болцсон байгаа. За тэгэнгүүт гаднаас бас зарим гишүүд гүйж орж ирээд одоо би гормын санал гаргая. Тийм учраас санал дахиж хураалга гэсэн асуудлыг тавьсан боловч өмнөх 3 удаа санал хураалгасан нь өөрөө одоо асуудалтай буюу одоо буруу дутуу хийсэн учраас дараагийн тэр гормын саналыг бол хүлээж авах боломжгүй гэж одоо Ганбат гишүүн битэрийн хувьд үзэж байгаа. Энэ асуудлаараа бол бас тамийн газрын холбогдох хуульчтай санал солилцсон. Тэгэхээр бол энэ дээр бол арга байхгүй 3 удаа хураалгасан буруу дахиж хураалгаж болохгүй гэсэн ийм одоо зүйлийг бид хоёр одоо мэдэж авсан учраас энэ дээр бол хатуу байгаа. Тэгэхээр одоо дахиж санал хураалгахгүй байх гэж найдаж байна. Хураалгасан ч одоо гишүүд бас юм хууль бус санал хураалтанд оролцохгүй байх гэж найдаж байгаас гадна оролцохгүй байхыг бас уриалж байна. Одоо яг дахиж санал хураалгах хэсгээр Пүрэв-Дорж гишүүн одоо нэг намдаа биш л те. Манай намын гишүүн байна уу? Ардын намын гишүүн байна уу гол ш. Ямар ч намын гишүүн хуулинд л зарагдах ёстой гэдэг зарчмын байр суурийг битэрийн хувьд бол бас Пүрэв-Дорж гишүүн ч гэсэн тавьж байгаа. Түүнээс манай намын уулзсан. Тий. Яг хуулийн асуудлуудаа шалгаахын үзээтгэе гэсэн. Тэгээ одоо бодвол те тамийн газрын бол бас болохгүй гэж зөвлөж байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ 3 удаа дэмжсэн гэд канопо дарсан атлаа татгалцснаар ороод байна гэж хэлж 3 удаа хураалгацсан байгаа нөхцөлд бол одоо бид хоёр бас итгэхгүй бас жоохон нэг хэлгээ санаа зовж байгаа учраас бас хэвлийнхэнд хандж байгаамаа. Тэгээд ерөнхийдөө бол тэр харбины гэрээ бол маш чухал гэрээ байгаа. Бүхэл бүтэн 250 сая тонн нүүрсийг 16 жилийн турш гаргах тэгээ маш хямд үнээр буюу 50 гаруй доллар те 60 хүртэлгүй долларын үнээр гаргах юм уу? Өнөөдрийн биржээр худалдаалж байгаа тэр 120 доллараар гаргаад түүнээсээ 5% хөнгөлөх юм уу гэдэг асуудлыг бид нар ярьж байгаа. Тэгээ өмнө бас зөндөө одоо хэлсэн ийм одоо хамгийн сүүлд хэлсэн миний энэ зарчмыг одоо айлын тал хүлээн зөвшөөрсөн байсан гэсэн мэдээ баримт явж байгаа тий. Атал хизээд нь яагаад энэ 120 доллараар зарах боломжийг хэн хаачих вэ? Яагаад өнөөдөр 50 хэд 60
доллар хүрэхгүй байна гэдэг асуудлыг л бид нар тавиад байгаа. Тэгэхээр энэ асуудал бол маш чухал учраас яаралтай хянан шалгах төр хороо ажиллаа хийгээд ийм асуудал байсан байна. Ийм үед нь энийг ингээ хямдруулсан байна. Буруут нь хийн одоо мэдхгүй тий одоо өмнөх сонсголууд яаж явсан тэр зарчмын дагуу яваад тэгээ хамгийн гол бидний зорилго бол засгийн газарт одоо шаардлага тавиад энэхүү одоо нүүрсний худалдааныхаа гэрээг шинжилээ. Дахиж хилцээрд орж боломж гарвал одоо Монгол улсын нүүрсийг зарах тэр үнийг нь зах зээлийн дагуу болгооч. Мэдээж урт хугацааны гэрээ учир бага зэргийн хөнгөлт байхыг үүсэхгүй боловч өнөөдөр нүүрс $120 зарж байхад яагаад бид нэр $50 зарах ёстой юм бэ гэдэг л энэ л асуудлыг л тавиад байгаа. Эцсийн дүндээ бол Монголын ард иргэдийн төлөө л аминдаа энэ гэрээ хэлцээрийн өтөр түргэн хянаад шалгаад алдаа дутагдал байхаваас тэ засгийн газарт нь өгж засуулъя гэсэн ийм л одоо яаралтай одоо асуудал гэж үзээд бит хоёр ингээд энэ дээр бол нэлээд их нухацтай хандаад байгаа. За бусдаар бол тэр оптик гэрээг шалгана гэдэг байгаа бол тэртээ тэргүй нэгдүгээрт ил болцсон байна тий. Тэгээ өөрийгөө шалгана гэдэг бол ерөөсөө асар логикгүй зүйл учраас тэр бусад ажлын хэсгийн багтаа ороод ажиллаж болох байх. За ер нь бол дэгийн тухай хуулиар биш харил шалгалтын тухай хуулиар бол сонирхлын зөрчилтэй хүн бол бүрэлдэхүүнд нь ч орж болохгүй юм байна. Өөрөөр хэлбэл оюун эрдэнэ ерөнхий сайд өөрөө санаачлаад өөрөө ахлах гад оптик гэрээнүүдийг шалгах гад явах нь бүхэл тэр шалгах бүрэлдэхүүнд ч багтах ёсгүй юм билээ. Хуулиараа шинэ шалгалтын тухай хуулийн 34 дээр байгаа шиг санаж байна.